сахартай. Одоо эрүүл юм алгалдаа. Тэгээ ерөндөө зүйлэхээр. Тэгээд юу одоодны шарахтай. Тэр одоодны шарах яадгүй гэсэн чинь нөгөө ийм их уусных. Энэ өвчин намжих юм ерөөсөө хамаагүй болохгүй юм байна. Ажил хийгээл тэгж өглөө хавдлаа гэдэл юм усаар. Тэгэд нэг яасан чи эмний бас одоодны шарах гэдэг юм ба шүү дээ. Эмнээс шалтгаалсан. За тэгэхээр янз бүрийн юм уучлахгүй нөгөө сахартай. Сахартай болохоор чи сахартай бамбатай болохоор чи байнга ийм тэг бичиж өгдөг юм байна гэх нь. Тэгээ аюултангүй уужсэн чи нөгөө одоод маань өгдөөд. Ер нь тэгээд энэ уург гэж нэг судлаад. Тэгээ энэ ногоо уургийг ерөөсөө миний энэ сахар энэ бамбай энэ ерөөсөө миний энэ өвчин тохирох юм байна гэж үзээд тэгээд энэ ногоо уургийг би сонгосон доо. Би одоо нэг энэ амжинараа уугаад ингээд яасан чи миний нэг машин бариад ингээ хоргийн төнөөр хүрээд ингээ машина барих чадваргүй болчихдөг. Тэгээ явж байгаад замнаас гараад заавал дуугүй. Хүүхэд мөхтэй наас цаашин зөхөр чинь яа. Тэгэхээр өөрөө ирэхгүй тэгдэг байхгүй. Тэгээ тэр маань одоо байхгүй болж штт. Ер нь бол одоо ерөөсөө сайхан. Одоо энэ нэрийн хооронд сая зүгөрсөд өнгөрөөл ороод ирлээ. Өөрөө ирэхгүй өвшөөлгээл тэгэл тамиртасраа явдаг. Заавал машина зогсоож зам гардаг. Өөрөө ирэхгүй ингээд тамиртасраж өчдөг. Тэгээд нэг жоохон гээд нэг 2-3 минут нэг сайхан болоо. Одоо тиймгүй болчиход байна. Тийм учраас одоо энэ уург гэж юмд бол их дууралж байна да. 7 хоногийн дотор мэдэрсэн. Тий, ер нь мэдэрсэн. Одоо бол бүр сайхан болж шүү дээ. Тэгэл одоо эмнүүдийг хайсан байгаа. Дархлааг бол ерөөсөн маш сайн дэмждэг юм байна. Одоо тэгэл амин чинээр аваад байгаа л саргал янтаад төрсөн. Тийм тэгээ одоо нөгөө тэгсэн чинь миний хүү сая нэг уурыг авч гисэн. Одоо дараа нь ээлжлэл авч гэнэ одоо уурыг тасдахгүй гэж байгаа юм. 4 мөч өвддөг юм ба шүү дээ. Тэр сахар чинь хөлгөр аймаар өвддөг. Одоо тийм юм байхгүй. Тэгээ тэр им чинь үнэхээр хэцүү шүү. Том юмнуудыг чинь ингээд дагруулж ухаад ирэхээр ходоод байхгүй даа. Ходоод мутаг өндөл гэсэн. Би тэгээ бас нөгөө машин жишээг нүд үрэлцдэг байхгүй юу. Би одоос нодно шүү дээ. Орчин блөө нүдний үнд үзүүлсэн чинь таних зүгээр 100% хараа сайн байна гэж байгаа юм. Тэгсэн чинь л минийх ч одоо гинтхэн ингээд нүд цаанаасаа бүрэлцэл ирж байгаа. Үгүй яана энэ одоо яагаад нүд үрэлзээд байгаа бол ажил дараа ингээл гэсэн чинь сахар ч бас тэгж. Энэ сахарыг бол ерөөсөө маш үзүүлж харуулж ил одоо сахартай хүмүүс бол эртгэл шиг амин чанараа авч усан тэр юм. Би л тэгж бодож. Одоо бол байнга амин чанараа уунда.